Сарын хэрэглээнийхээ захиргааны төлбөрөөр төлсөн хүн бүхэнд Улаанбаатар цахилгаан төвөөс сүлжээ төрийн өмчт хувьцаат компани энэ сарын 21-ний өдрөөс эхлэн QR код бүхийг баримт төлөвлөж өгдөг болно. Нэмэгдсэн үртгэн албан татварын тухай хууль шинжлэгдэж, нэмэгдсэн үртгэн албан татвар шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний татвараас эргээд 20 хүртэлх хувийг буцаа авдаг болж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар цахилгаан төвөөс сүлжээ төрийн өмчт хувьцаат компани эрчим хүч хэрэглэгчдэд энэхүү төлбөрийн баримт төлж өгөхөр болжээ. Ирэх бүрэг баргаас өмнө цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн нэгдсэн санд оруулах програмын ажлыг Улаанбаатар цахилгаан төвөөс сүлжээ төрийн өмчт компани хийж дуусгахаар ажиллаж байна. Нэгдсэн мэдээллийн саналуу бид нэр хэрэглэгчтэйгээ мэдээллийн сан хүрүүлэх програмын ажил бол хийгдэж байгаа. За энэ програмын ажил маань бол 1 сарын 20 гэд дуусаад 21-ээс үндсэндээ кассууд дээр өөрөөр хэлбэл манай хэрэглэгчд үйлчлэх төвүүд дээр үйлчилж байгаа хэрэглэгчтэй касс орлогож байгаа хүмүүд бол бид нар баримт тавилаад эхлэх юм. За тэрний дагуу хэрэглэгчд маань нөгөө баримтыг имэйнээр ороод өөртөө бүртгүүлээд тэгээ хөнгөлөлтөд идэх бол бүрэн боломжтой болж байгаа. Эргээд цахилгааныхаа төлбөрийг хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар касст бэлнээр төлснөөр төлбөрийн баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин банкнд бэлнээр болон бэлэн усаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаас баримтыг шаардаа авах хэрэгтэй юм а.